Аймгийн засаг даргын хамгийн газар нэгдсэн эмнэлэг анхаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн дархандах салбар сургууль хамтран Няраад амьдрал бэлгэлийн улсын хэмжээний сургалтыг Дархуул аймагт зохион байгуулж байна. За сургалтанд 21 аймаг нийслэлийн амарчих газруудаас нийт 50 гаруй төлөөлөл оролцож байгаа юм а. Тэгэхээр энэ жилийн онцлог гэх юм бол бид яг энэ Америкийн эмчнэр манаас хүрэлцэн ирсэн байгаа. Ер нь бол хөгжиж буй орнуудад те няраа тусламж үйлчлэгийг одоо хязгаарлагдмал хүрээнд яаж үзүүлж одоо няраг аврах эсвэл няраа амжилтыг үргэлжлүүлэх талаар бол ингээд орж байгаа нь онцлогтой байгаа. Энэ үйл ажиллагааг бол санаачилж байгаа одоо Сара Корс эмч мөн аймгийн засаг даргын хамгийн газар бас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Мөн бусад Улаанбаатарын те эрүүл мэндийн яам болон хүүхдийн яалтаа тусламжтай амьд хинссэн үеийн нийгэмлэг ингээ маш олон хүмүүсийн хүчин шалгаар өнөөдөр энэ сургалт ингээд одоо бүх хүмүүст хүрж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүстээс талархснаа илэрхийлээд. Hello, my name is Dr. Sarah Kors. Сайн байцгаана уу, намайг Сара Корс гэдэг. Би 2 жилийн турш Дархан хотод амьдарч нэгдсэн эмнэлгийн няраа засаг зөвлөх мэрэгчлэнээр ажиллаж байна. Энэ хугацаанд эмч нарынхаа мэдлэгийг нэмэгдүүлэх тал дээр зөвлөн туслах, чиглүүлэх сургалтыг зохион байгуулах зэргээр хамтран ажилласаар ирсэн. Нэгдсэн эмнэлэгтээ няраа амьсгал дэмжих шин технологийн нэвтрүүлэн багаар ажиллаж өвчтөө няраг эмчлэх талаар сургалт дадлгуудыг хийж байна. Үүний үр дүнд их баригчид, няраа эмч сувилагч нар мөн төрх эмэгтэйчүүд гээд бүх талын хамтын ажиллагаа эрс сайжирсан гэж би харж байгаа юм а. Монголд эмч нарын сургалтын хугацаа богино тул хүүхдийн бие махбод хэрхэн ажилдаг, дутууд хүрэх үед ямар өвчний процессыг үүсч болох талаар гүн гүнзгий ойлголт авч амждаггүй гэж боддгоо. Тиймээс бид тэдэнд үргэлжилсэн боловсрал олгож, гардан их чадварт сурахыг зорж байгаа юм а. Мөн бид олон улсын эрдэм шинжилгээ судалгаан дээр үндэслэн нотлохоонд тулгуурласан шинэ мэдлэг туршлагыг Монголд нэвтрүүлэхийг хүсэж байна. Монголын эрүүл мэндийн тогтолцоо маш хурдтай сайжирч байгаа ч бусад улс орнуудын алдаанаас суралцсан бид тэдгээрийг энд давтахгүй байхыг хүсэж байна. 2023 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 82.5%-ийг нялхсан эндэгдэл 51.6%-ийг няраа эндэгдэл эзэлж байна. Тиймээс нялхсуул нь няраа эндэгдлийг бууруулах асуудал чухлаар тавигдж байгааг мэрэгчлэнүүд ярьж байна. За мөн 2 жилийн өмнөх судалгаагаар няраа эндэгдлийн түвшин 9 аймагт, эрт үеийн эндэгдлийн түвшин 10 аймагт, хожим үеийн эндэгдлийн түвшин 8 аймагт улсын дунджаас өндөр байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг жигд сайжруулах шаардлагатайг харуулж байна гэлээ. Дутуу төрөлт амьсгалын гачаалал, тархины хүчил, төрөгчийн дутмагшил, төрөлхийн хөгжлийн гажиг, төрх үеийн бүтэлт зэрэг хүчин зүйлүүд няраа эндэгдлийн гол шалтгаан болж байгааг эмч мэрэгчлэнүүд ярьж байна. Манай сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Ер нь бол Дархуул аймагт няраа нас сургалт бол ер нь сүүлийн 10 жил улсын дундаж үзүүлэлтээс ер нь доктортой доогуур байдаг. Гэхдээ ерөнхийдөө өмнөх онуудтай харьцуулахад сүүлийн 5 жилийн дунд судалгаа хийхэд бол сүүлийн 2 жил манай няраа нас сургалт маань 44-46%-аар ерөнхийдөө буурсан. За нас орж байгаа хүүхдүүдийн няраа эндэгдлийн одоо дийлэнх шалтгаанд бол дутуу төрөлттэй холбоотой няраа эндэгдэл эзэлж байна. Одоо энэ өндөр хүчтэй орнууд бол 400 г няраа хүүхдийг амьдруулсан туршлагатай. Манай Монгол улсад бол ер нь бол улсын төв эмнэлгүүд маань ер нь бол хамгийн багадаа 500 г хүүхдийг бол амьдруулсан түүхтэй. За Дархуул аймгийн няраа судлалын засаг бол сая 2025 онд 640 г жинтэй хүүхд төрөөд 20 хоног амжилттай эмчлэгдээд дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлсэн. Манай улсын эрүүл мэндийн салбарт онцлогоо эмчилгээний орчин үеийн шинэ техник технологиуд эрчимтэй нэвтэрсээр байгаа ч бүс нутагт тэмдэглэлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж харилцан адилгүй байдаг байна. Тэгэхээр няраа хүүхдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээ бол маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Эмч эмнэлгийн ажилчдын ур чадвар, дээрээс нь найдвартай эм тариа, шинэ технологиуд, дээрээс нь одоо няраад үзүүлж байгаа багш тоног төхөөрөмжийн одоо шинжилэлтэй одоо зөвхөн бид нар амьсгалж чадахгүй байгаа хүнд няраанууд төрөхөд одоо 1980-аас 2000 онд зөвхөн хүчил төвчмжлэгээ хийдэг байсан бол одоо амьсгалын энэ дутагдaltaа хүн төрж байгаа хүүхдүүдэд одоо амьсгалын нон инновац буюу аль болох няраа хүүхдэд одоо эрсдэл багтаа ийм аргуудыг хэрэгжилж нэвтрүүлж байгаа. За тэгээ энийг одоо цаашид энэ хөгжсөн одоо хөгжилтэй орнуудын туршлагыг нэвтрүүлэхэд бид бүхэнд багш тоног төхөөрөмжийн хангалт хэрэгтэй байна. Эмч ажилчдын ур чадвар хэрэгтэй байна. Дээрээс нь жирэмсний хяналт бол маш одоо энд одоо чухал байр суурийг эзэлдэг. Ер нь бол манай аймагт бусад аймгийг бодох юм бол харьцангуй төрөлт цөөхөн байдаг. Нярайн тусламж үйлчилгээг бол яг тухайн үед нь бол багаар
үзүүлэх тусламж үйлчилгээ жоохон дутагдaltaй бол байдаг. Гэхдээ би бол яг хүүхэд нэрээ дээр ингээд тусламж үйлчилгээд 17-8 жил бол ажиллаж байгаа. Энэ ажиллах хугацаанд бол алдаатай ч юм байгаа, оноотой ч юм байгаа. Нэг гол юм бол бидний анх ажиллаж явах үеийн бодох юм бол биднэрт одоо нэрээд үзүүлэх тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээ бол сайжирсан гэж бодож байгаа. Анх хоолны нэрийн дэглэл өндөрөөсөө одоо сүүлийн үед бол манай аймаг сүүлийн 3 жил бол нэрийн дэглэл гаргаагүй ажиллаж байгаа юм. За манай Ховд аймгийн хувьд гэх юм бол манай Ховд аймаг нь няран тасаг тустай ажилладаг. 4 үеийн хэмж 12 сувилагчтайгаар ингээд ажиллаж байна. За манай Ховд аймагт жилийн нийт төрөлт гэх юм бол 1800-аас 2000 орчим төрөлттэй. За үүний одоо нийт нярам гэх юм бол нэг 4-5% нь дутуу төрдөг. Эрчим тэмцэлгээ шаарддаг. Анх удаа улсын аймгийн дунджаас доошо няран индэгдлээ буулгасан. За ерөнхийдөө бол бас сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмжийн хангалтууд, эмнэлгийн удирдлагууд болоод орон нутгийн дэмжлэгтэйгээр ерөнхийдөө харьцангуй маш сайн сайжирч байна. Дархуул аймагт нэрэн амьдрал бэлгэлээ сургалтыг инхүү 2 дахь жилдээ улсын хэмжээнд зохион байгуулж байна. Сургалтаар эмч мэрэгчлэтнүүдийн мэдлэг ур чадварыг тасралтгүй сайжруулах, нэрад төрөх болон төрсний дараах үед нотлохын цорилсан эмнэлэг зүйн тусламжийг цаг хугацаанд нь чанартай, аюулгүй үр дүнтэй үзүүлэх чадварыг дээшлүүлэх, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, багаар ажиллах зарчимд суралцахад шаардлагатай мэдлэг мэдээллийг өгч байгаагаараа чухал ач холбогдолтой гэлээ.